2019 онд хувь хүний хөгжил гэдэг тухай нэгт сонсоогүй, ном амьдралдаа уншиж үзээгүй. За ингээл нөгөө урдх амьдралаа ингээл гүйцэхгүй гэдэг шиг тэгэл амьдрдаг л байлаа. Тэгж жагаад нэг байгууллага маань ашгүй тэгээ нөгөө юм болохлээрээ болдог гэхчээр би ажлаа сольсон чинь манай байгууллага их мундаг удирдлагууд таарад ном уншихыг ер нь бол үүрэгдсэн байгаа. Тэгээд би тухай цойлогсод гэдэг ном уншижсэн. Тухайн үед ч гэсэн нөгөө бест селлер болж байсан ном л доо. Тэгээд тэрнээс уншаад би нэг аюул чухал юмыг ойлгосон байхгүй юу? Хүүхдүүдээ их мундаг байлгыг гэвэл нөгөө түрүүнд нөгөө наран гэрэл хөтч маань хүүхдүүд ярьсан шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдээ их мундаг, их хүчрэхийг ийм байлгахын тулд ээж аягүй хүчтэй ах хэрэгтэй юм байна. Ээж ерөөсөө маш чухал юм байна гэдэг ийм одоо сэтлийг би олж авсан юм байгаа юм. Тэгээд тухайн үед хүчрэхэг гэхлээр надад ерөөсөө мөнгө ирэх мэдл хоёроос өөр юм харагдаагүй яг үнэндээ. Би яаж мөнгөтэй болох вэ? Би яаж ирэх мэдлэлтэй болох вэ гэдэг. Энэ л ерөөсөө миний тархинд ажиллаад. Тэгээд би чинь ковид ч боллоо, ажил төрөл маань ч жоох асуудал болоод тэгээ ажилласаа гараад за яста мөнгөтэй л болдог хэрэг. Тэгээд дээрэс нь ирэх мэдлэлтэй болдог хэрэг гэдэл хуваарай ч юм хийж үзээд л за зөндөө юм боллоо. Тэгэл нөгөө гэр бүлийн эсэргүүцэл, эргэн тойрны эсэргүүцэл чи юугаа хийгээд байгаа юм гээл. Яг тэр дотор нөгөө би хүүхдийн төлөө яваад ааш туулна. Нөгөө хүүхдээ аягүй хүчрэхийг мундаг сэтгэл зүйтэй их мундаг байхын тулд би өөр хүчрэхийг болох гэдсэн чинь хүүхдүүдээ бүр хаяад бүр ингээ хайчаад ажлын мал шиг болоод сүулдэ бүр тэрэндээ стресстэй ингээд бүр яг яахаа мэдхэ байсан байхгүй. Тэгээ тэр үед янз бүрийн сургалтуудыг, янз бүрийн номнуудыг уншаад өөртөө ажиллаж нэлээ үзэж яваад тэгэхээр л нөгөө явхаар л хүн болгоны хэлдэг нөгөө өөрийгөө хайрл гэдэг үг л тархинд орж ирээд тэгэл ном уншингууд л эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Яг өөрийгөө хайрлна гэж яг юу юм бэ? Тэгхийн бол би хүчрэх болох хэрэгтэй юм уу гэл ингээ бараг ингээ тэрэндээ өөрөө гайхаа заримдаа бүр стресстэй уурладаг байлаа. Тэр чин болохгүй байх чи ягаад би өөрийгөө хөгжүүлэх юм? Тэр л өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй үстэй гэл тэ. Би ч өөрийгөө аягүй хөгжүүлээд байгаа шүү дээ. Би ном уншаад байгаа. Би янз бүрийн сургалтанд хамрагдаад байна. Би ингээд өөрийгөө хөгжүүлээд байгаа байхгүй юу? Тэгтээ яг үндэ өөрийгөө хайрлахгүй маш дондуур дутуу яваадсэн юм билээ. Тэгээд сургалтанд янз бүрийн сургалтанд сууж байхдаа, ном уншиж байхдаа ч юм уу тэрний дараа ингээд нэх гой болж байгаа юм шиг боловч дутуугийн мэдрэмж. Цаанаа л нэг хам хандаа чи дутуу биш. Тэрийг би алхам тутамдаа мэдэрдэг байсан. Гэртээ байж байхдаа ч мэдэрдэг, ажил дээрээ байж байхдаа ч мэдэрдэг. Тэр айгу мундаг үр штэ. Чи муу л агаа үсттэй гэдэг. Энэ дуу хоолой миний ингээд одоо баг ярьсан чи ингээд зүрх сонирн болж байна л та ингээд айгу тийм баг эмзэг сэдв те. Тэгээд би яг энэ өөрийгөө хайрлах гэж юу юм бэ гэд багшийн анх 2022 онд өөрийгөө хайрлах 21 хоногийн челленжд хамрагдаад тэгээд дараагийн хөтөлбөрүүдэд хамрагдаад одоо тэгээд нөгөө тухайн үед одоо би солонгоогоо юугаар хардаг байсан байхгүй юу? Бас ингээд лайваар хардаг байсан чи ингээд хамтдаа ярилцаад өнөөдөр ингээд сууж байгаад үнэхээр туйлын баяртай байна. Тэгээд ер нь бол яг миний одоо болормоо агштай уулзсан одоо уулзалт маань яг л энэ өөрийгөө хайрлах гэдэг зүйлээс эхэлсэн. Цаад санаа нь бол үр хөвгтийнхаа төлөө л гэдэг одоо энэ хүчрэхэг ээжтэй хүчрэхэг хүүхдүүдийг бий болгох гэж хичээсэн. Ийм л одоо тэгээд яг дараагийн сэдв дараагийн бүлэг гэдэг шиг те би нөгөө ингээ халтархуу өгчийн төрлийн хүмүүс нөгөө өмнө нөгөө сарагийн төрлийн хүмүүс Батэрдны төрлийн хүмүүс гээ яригдаадсэн. Тэрэн шиг энэ дээр нөгөө халтархуу өгчийн төрлийн хүмүүс нилээ ингээл би ингээд нэрээ уралдаг гэж комментод орж ирж ш тий. Миний хувьд яг эсэргээрээ ууралж чаддгүй. Би бараг одоо яг үнэндээ халтархуу өгчийг ингээ ууралдаг гэж ярангууд би нэг удаа ингэж ууралж үзмээр штэ гэж ингэж боддог төрөл. Ер нь ерөөсөө ууралж чаддаггүй. Тэгээд яг нэг юмыг ойлгосон юм нь зарим хүмүүсийн хувьд маш амархан юм. Зарим хүнд үнэхээр хэцүү байдаг. Тэгээд тэрийг ингээ хүнд ингээ илэрхийлэхлээр тэгэл хэлчээч. Тэр үг яаж хэлье гэж хичээгээд бүр бэлдээл байдаг байхгүй. За ийм үг хэлэндээ тэрэнд намайг ингэж гомдоосон юм чинь ингээл. Тэгэл бүр баг бичиг нь халахгүй ингээл бэлдээл үгээ бэлдээл бие бэлдээл орчноо бэлдээл яг царийг нь хараад байхгүй. Үг дөө ерөөс огт гарахгүй. Тэгээ ийм байдалтай байгаадсэн. Тэгэхээр чин ингээд өөрийнхөө үн цэн гэдэг нь бол хам гэдэг хүн ерөөсөй байхгүй болчихсон, өөрийгөө хайрлахаа болчихсон. Тэгэл ингээд айгүй олон жилийг үдсэн байсан да. Тэгээд бас нэг ярих гэсэн юмнуудаа бас дундуур нь жоохон мартаж байна.
Гэтэ аюу гоё биг. Тэгээд одоо ингээд би нэр хамгийн гол нь одоо энэ лайвд орё гэд ингээд солонгодоо хэлсэн хамгийн гол одоо нөгөө нэг point нь болохоор яг над шиг хүмүүс нилээх байгаа гэж бодсон. Мэдрэмжээ мэдрэхгүй байгаа. Одоо энэ эдгэрлийн урсгалаа нээх нэгээд энэ хөтөлбөрт ороод энэ одоо нөгөө чат группд ороод тэгээд янз бүрийн болормоо гаш маань дасгалууд хэлж байгаа шүү дээ. Энэ дасгалуудыг хийгээд би юу ч мэдрэхгүй байна. Тэ? За ингээл хүмүүс ингээл лайваар ингээл өмнө нөгөө Эрдэнэ сүрэгч ингээл ярьж байсан шүү дээ. Зүрхээ нээх ингээл энэ тэмдэглэл нэг дээр би ийм өөрчлөлтүүд авчирсан гэж ярьж байсан тий. Тэгээ би бясалгалд айгүй сайн суудаг болсон гэж ярьж байсан. Гэтэл яг ингээд яхахлаар огт мэдрэхгүй байгаа. Тийм хүмүүс зөндөө олон байгаа. Одоо би өөрөө хөтөч хийгээд явж хахад манай тойрог дотор ч гэсэн тийм хүмүүс байж л байдаг. Би ч өөрөө нэг хэсэг нь тий. Тэгээ мэдрэхгүй байна би нэг л болохгүй байна. Энэ сургалтанд суугаад ч болохгүй байна. Өөрөөр хэлбэл би ерөөсөө одоо энэ халтархуу хүчиг ууралж чадахгүй байгаа хгүй юу? Би тэр Эрдэнэ сүрэн шиг бясалгаж сууж чадахгүй байгаа юу гэд өөрийгөө адлаад суучдаг хүмүүст урам өгөх гэж дэмжих гэж орж ирсэн байгаа. Тэгээд би өөрөө нэг тэр төрөл нь болохоор тэгээд эхлээл энэ хөтөлбөртөө хамрагдаал явж хахад ингээд хүмүүс ёо өстө дасгалаа гэж ившээгээд байна гэж тэгчихсэн. Би бүр ившээг ч юм байхгүй гихрээд байна гэсэн. Би одоо ч гэсэн баг гихэрдэж байгаагүй. Тэгээд дасгалаа ихлээр гихрээд байна гэж, дасгалаа ихлээр ившээгээд байна гэж тэгсэн. Би ерөөс надад юу ч мэдрэхдэггүйсэн. Болоод байгаа нь ч мэддэхгүй, болохгүй байгаа нь ч мэддэхгүй. Тэгээ хамгийн гол нөгөө багш маань хэлдэг штэ. Үр дүндээ биш үйл явцтай итгээрэй гэдгсэн. Тэгээ би болормоо шиг нэлээд өмнөөс дагаж эхэлсэн. Миний баг эцсийн найдвар байсан учраас би яг үйл явцтай итгэсэн. Энийг ингээ хийж л хахад болно доо гэдэг байдлаар итгээд явсан. Тэгсэн чинь хүн болгонд хайгуу өөр юм бэл. Миний хувьд болохоор эдгэрэл маань зүүд нойроор айгуу сонин байдлаар илэрдэг. Тэгээ зүүдэнд маань ингээд нөгөө айдас маань тайлагддаг. Тэгээд багш маань ингээд дандаа л дасгал болгон дээр хилээдсэн юм бэлээ. Би гэхдээ ингээд цаанаасаа анзаархаа болчихсон. Эрүүгээ сулал, хилээ сулал гэж хатна. Би ерөөсөө эрүүгээ сулж, хилээ сулгахтана. Миний бүр таг хатуу эрүү маань бүр 8 жилийн өмнө унтаад босоод ирсэн чинь ингээд нөгөө гарцсан байсан байхгүй юу? Эрүү нөгөө мултарчдаг штеп. Тэрнээс хойш ингээд таг гэдэг ингээд бүр зогсоо зайгүй. Тэгэхдээ энэ мэдрэлийн тогтолцоо гэдэг чинь бүр үнэхээр ухаантай. Хүнд тэрийг харуулахгүйгээд баг ингээд нүдний чавчилтыг хүртэл ингээд би өөрөө ухамсаргүйгээр анзаараад хүн нүдээ чавчих хооронд гэлс хөдөлгөөд авдаг ч юм уу тий. Тэгээ ганцаараа явж байхдаа бүр зогсоо зайгүй тэрийг би бүр ингээд зогсохгүй зогсооч чадахгүй ингээд эрүү хөдөлдөг дуурдаг болцсон юм байна. Тэгэхэд л багш хөтөлбөрт ороод явж байхад за эрүүгээ суллаад хилээ суллаад гэж тэгтэн би надад суллах юм байхгүй л аацсан. Бүр тэг дуурдаг гэрнэ. Тэгжсэн чинь л нэг өдөр би нэг л өдөр анзаараад хөөе миний хил ийм чанга байгаа юм байна ш тэгээд нэг өдөр шүлсээ гойжулж явсан. Ингээд нөх хилээ суллаад эрүүгээ суллахлаар шүлс гойжод тийм л. Тэгээд ингээд шүлс гоожаад нэг хэд хонс 2-3 хонсон чинь тэр хөдөлгөөн өөрөө зүгээр бүр хоригдсон. Манипуляц хийсэн юм шиг тий. Тэгж болохгүй гэж байгаа юм шиг хоригдсон. Тэгээд одоо тэрнээс хойш ер нь бол эрүүгээ ингэж хөдөлгөхгүй. Гэхдээ одоо хаяа нэг хөдөлгөгийг гэвэл хөдөлнө. Гэхдээ ер нь бол баг хөдөлгөө болчихсон. Тэгэхээр тэр нэг хүн болгоны эдгэрлийн үйл явц үнэхээр өөр идэв шүү. Өнөөдөр чи мэдрэхгүй байж гинөө болохгүй байгаад байгаа юм шиг энэ мэдрэмж бол яг үнэндээ тэр цаанаа бүх юм чинь болж идэг. Бүх юм гэгэн оршихыг нөгөө төгс төгөлтөр гэдэг шиг болж идэг шүү. Хүн болгон адилхан байх албагүй шүү гэдэг энэ мессежийг өгөхгүйд орж ирсэн юм аа.